Налах дүүрэгт шинэ дулааны станц барих барилгын суурь тавих ажил боллоо. Налах дүүрэгт улсын төсвийн 53.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ дулааны станц барина. Дулааны станц нь 3 шаттай баригдана. Нийт 256 мегаватт хүчин чадалтай. Эхний ээлжинд 79 мегаваттыг энэ намартаа ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Нийт 7900 өрх 13-аас 19 мянган айлын орон сууцны барилгыг чанартай төвлөрсөн дулаан хангамжаар хангах юм а. Төслийн хүрээнд 1.4 км дулаан дамжуулах шугам сүлжээг шинээр барьж 0.5 км шугам сүлжээг өргөтгөн шинжлэх юм а. Налах өөрөө энэ аялал жуулчлалын бүс нутаг горхит хэрэгжиж жил дунджаар 500 мянган жуулчин орж амарч байна. За нэг хүнд ногдвол 10 жуулчин гэдэг бол өөрөө эдийн засгийн хамгийн том өгөөчтэй ийм дүүрэг. Дээрээс нь 7850 га газрыг бид нар барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр эдийн засгийн тусгай бас болгоцсон байж байгаа. За энэ хоёрыг түшиглээд явхад бид нар бүрэн бие даагаад за одоо Улаанбаатар хотоос төсөв татаас авахаас илүү өөрсдийнхөө хөгжлийн концепц болоод өөрсдийнхөө бүрдүүлж байгаа татварын орлогоор нийгмийн асуудлыг шийдэж явах бүрэн боломжтой. За энэ дулааны станц маань бол бас Орсноор 1 сая гаруй метр квадратыг одоо халаах хүчин чадалтай ийм дулааны станц. За инхээр бол нааша төвлөрлийг сааруулах. За дээрэс нь одоо Улаанбаатар хот болон энэ говийн болон Зөв аймагуудыг холбож байгаа хамгийн том эрүүл мэндийн төв болох боломжийг хүртэл бид нар бүрдүүлж тооцоо судалгаа хийсэн байж байгаа. Тийм учраас манай Налах бол цаашдаа урт богино дунд хугацааны хөгжлийн концепцөө баталсан Монгол Улсын засгийн газар нийслэл Улаанбаатар хоттойгоо нэгт уялдаа холбоотой ажиллаж байгаа. Зөвхөн дулааны дэд станцыг бид барай зогсохгүй цааш нь сэргээгдэх эрчим хүч, ялангуяа одоо нар салхины эрчим хүчний хосолсон энэ хангалт нийлүүлэлтийг хийх. За тэр хэрээрээ бас одоо энэ эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны төслүүдийг хэрэгжүүлэх гэдэг. Өнөөдөр Налахад одоо 2000 орчим шинэ орон сууцны барилгын ажлууд шинэ стандартын дагуу баригдаад эхлээд явж байгаа. Тэгээ энэ одоо орон сууцны төслөлтөрүүд хэрэгжих түүнээс гадна одоо айл өрхүүдийг орон сууцчлуулах иргэд энэ байгаа газартаа өөрөөр хэлэх юм бол энэ 3-4 дугаар хороо гээд аслагдсан ороодуудад дэд үтсүүдийн бид давхар татчих ажлыг хийгээд өгөхөөр амны орон сууцаа одоо дулаан эрчим хүчээр хангах боломж өгсөн бүрдэх юм байна. 1990 оноос хойш манай аслагдсан 3 дүүрэг болох Налах, Багнуур, Бахангаа дүүргүүдийн маань Налах дүүрэгт одоо хамгийн том бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын ажил шаваа тавьж байна. Энэ ажлыг олон жил хүсэн хүлээсэн Налахчууд. Учир нь ихээр одоо манай Налах дүүргийн одоогийн ажиллаж байгаа дулааны станц маань 69 мегаватт. Үндсэндээ хүчин чадалт тулцсан. Ямар ч нөөцгүйгээр өвлийн ачаалын үед аварын байдалтай ажиллаж өнөөдрийг хүртэл ирсэн. Манай одоо дулааны станц хамт олон бүхий л хүчин чадлаараа идэх зүтгэлээрээ өнөөдрийг хүртэл ямарсан Налахчуудыг гал алдаахгүйгээр ажиллаж ирсэн. За тэгээд цаашдаа бол одоо Налах дүүрэгт үйлдвэр шинээр баригдъя. Сургууль цэцэрлэг эмнэлэг шинээр баригдъя. Спорт соёлын ордон худалдаа үйлчлэгээ шинээр барья гэд энэ одоо инженерийн байгууллагуудаар дулаан, цахилгаан, усан дээр маш их хүсэлтүүд байгаа. Харамсалтай техникийн нөхцөл өгөх боломжгүй байгаа. Тулцсан учраас юу шинээр өгөх гэдгийг л одоо байгаа аж ахуй нэгжүүдэд чүүчээ ингэж хангаж явж байгаа. Тэгээд цаашдаа бол Налах дүүргийн хөгжлийн суур асуудал бол эрчим хүчний шинэ хөөсрөө асуудал байсан. Налах дүүрэг Улаанбаатар хоттой хамгийн ойрхон дүүрэг учраас жилээс жилд хүн ам өсөн нэмэгдэж байна. Дүүрэг нь бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд аялал жуулчлал аж үйлдвэрчсэн хот болон хөгжиж бүтээн байгуулалт эд өрнөж байна. Налах дүүргийг нэгдсэн стандарттай ногоон орчинтой амьдралын чанар, аюулгүй байдлын баталгаа болсон жижиг хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөлтийг хийж эхэлсэн. Улаанбаатар хотын алдааг давтахгүй тулд Япон, Солонгос, Хятад, Орос, Азербайджан, Америк, Сингапур зэрэг хотын ерөнхий төлөвлөлтийг гаргасан олон улсын шилдэг инженерүүдтэй хамтран Налах хотын шинэ төлөвлөлтийг хийж дууссан байна. Өнөөдөр Налахын одоо дулааны станц маань 42 мегаватт орчим дулааныг үйлдвэрлэж байгаа. За энэ дулаан маань бол үндсэндээ 3000 айл өрх, за 100 орчим том жижиг байрыг одоо халаагаад ингээд хүчин чадал нь дуусчихж байгаа. Үндсэндээ бол Налах дүүрэг барилгаж гэхээр одоо дулааны их усүрээс болоод хязгаарлагдчихад байгаа. Тэгэхээр энэ 79 мегаваттын хүчин чадалтай дулааны станцыг барьж байгуулснаар Налах дүүрэг маань одоо барилгажилт, орон сууцчлалт явуулах, за үүнийгээ дагаад бас үйлдвэрлэл явах юм үндсэн одоо дэд бүтц бий болж байгаа. Энэгээр бол маш чухал ач холбогдолтой байгаа. 79 мегаваттын ажил маань бол 3 хэсгээс бүрдэж байгаа. Эхний хэсгийн ажил нь бол одоо тендер зарлагдаад манай компани шалгараад одоо өнөөдөр ажиллаа эхэлж байна. Дараагийн 2 хэсгийн ажлууд нь бол удахгүй тендер зарлагдаад ингээд явах хаа. Энэ 3 ажил нийлж нэг багц ажил болоод 79 мегаваттын станц байна. Одоогийн төлөвлөж байгаа дараагийн 2 багцын ажил дээр улсын төсвөөр мөнгөн сугдаад одоо асуудалгүй шийдэгдээд явах юм бол ирэх намар гэхэд
одоо дулааны эрчим бичээ үйлдвэрлээд Налах хотод бол дулааны түгээж эхлэх ийм төлөвлөгөөтэй явж байгаа. Налуу ухаан эдийн засгийн тусгай бүс байгуулж Улаанбаатар Чойр замууд чиглэлийн тээврийн коридорыг түшиглэн логистик хөнгөн үйлдвэрлэл, нэмэн өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийн томоохон зангилаа олжээ. Налахын үйлдвэр технологийн паркт 13 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна. 8 үйлдвэрийн барилга ашиглалтанд орж иргэдийг ажлын байраар хангаж байна.